Энэхүү бичлэгийг үзэж байгаа та бүхэнд өглөө, өдөр, орой минь. Ямар ч энэ бичлэг аплод хийгдэхэд 100k subscribe хүрсэн байх болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэд ямар ч намайг дагаж, намайг сонсдог, намайг subscribe хийсэн та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Мөн 100k subscribe хүрж байгаа болохоор ямар нэг өвөрмөц ч юм уу эсвэл өөр төрлийн бичлэг оруулъя гэж бодож байна. Та бүхэн ямар бичлэг оруулахыг хүсэж байгаа талаараа комент хэсэгт бичээрэй. Тийм бас нэг зүйл хэлэхээ мартсан байна. Намайг анх YouTube сувг нээж байх үед хүмүүс намайг элдвэр хэлж бас их шүүмжилдэг байсан. Шүүмжлэхтэй зүгээр ч нэг биш элдвэр харааж, бүр занаж зүхэж янз бүрийн комент өвчдөг байсан л та. Тэгээд одоо ч ихсэн сөрөг сэтгэлдлүүд ирсэн хэвээр л байгаа. Жишээ нь энэ. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Би лав хөгшин настай хүний би талдахгүй. Амлий. 10 дугаар өрөө гэсэн YouTube-ийнхаа нэрээр амлий. Эцэст нь хэлэхэд та бүгд загим орчинд үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэйж бусдыг гутаанд оромжлохгүйгээр хүндлэлийн зураасыг давахгүй байх нь чухал юм. Соёл танаас, надаас, хөрш балдангаас, ажлын ах чингүнээс эхэлнэ. Соёл танаас эхэлнэ. Өөрийгөө Туяамаа гэж танилцуулсан нэг эмэгтэй бидэнд хандсан бөгөөд тэрээр дүү маань олон жилийн өмнө 20 настайдаа амиа оруулчихсан юм. Гэхдээ амиа оруулахоос 1 сарын өмнө найзтайгаа халдваранд явж байгаад аваарт орж 3 хоног ухаангүй байгаад боссон. Тэгээд тэрнээс хойш их сонирн болчихсон. Юм л болвол би тийм ч юм үзлээ. Нэг тийм амар хүн тэнд байна гэдэл яриад байдаг байсан. Бид нар өрөөсөө тоодоггүй байсан чинь нэг л өдөр өөрийгөө боомлоод амиа оруулчихсан. Тэр үед бид нар муу дүүгээ сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлдэг байж яагаад тийм сони юм яриад байсан юм болоо гэж ярилцаад л өнгөрсөн. Гэтэл саяхан би Америк эрдэмтэн сүнс судлаач Корнер гэдэг хүний номыг уншаад нэг сонирн болчихлоо. Тэр хүний бичснээр бол удаан хугацаагаар ухаангүй төр зур үхлийн байдалтай байсан хүмүүс сэргиснийхээ дараа элдвхий юм харах чадвартай болдог. Ийм тохиолдол клиник үхлээр үхээд буцаж амьдэрсэн хүмүүст олон байдаг гэсэн. Тэгээд би дүүмэн тийм чадвартай болчихсон байсан юм болов уу гэж бодсон. Юмыг яаж мэдв дүү тийм нь ижил байдалд орсон хүн байвал хайж зовлгүй байгаасай. Дүү шиг минь амиа оруулчихгүй гэх үднээс та нарт хандаж дүүгийнхээ бичиж тэмдэглэсэн зүйлийг өгч байгаа юм. Гээд дүүгийнхээ тэмдэглэл болох нэмгэн дэвтрийг өгсөн юм. Ингээд дүүний дүү зогтын амиа оруулахаас өмнө бичиж үлдээсэн тэмдэглэлийг сэрүүлээ. 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр намайг нүдэ нэгэд хартал яг дээр минь 3 том ногоон гэрэл байлаа. Толгоогоо хөдлөх гэсэн чинь амар хөндөрлөж өвдөд их хэцүү байх юм. Арай хийж хажуу тийшээ хартал миний өмнө нэг эмэгтэй хүн сууж байна. Гэхдээ тэр над руу харснаа эмчээ нөгөөдөх чинь ухаан орчихсон гэж хэлээд цааш ирэх нь надад нэг л бүдэг бодог сонсогдлоо. Энэ зур би юу болсон бэлээ гэд удтал бат жаргал бит хоёрын машиныг нэг хар ихсэл ирээд мөргөж байсан санагдлаа. Тэр бүхнийг санангуудаа би өөрийгөө осолд ороод эмнэлэгт ирсэн юм байна гэж мэдсэн. Удаачгүй 23 эмч ирээд намайг үзлээ. Даралт үзэх шиг боллоо. Нүдэ монголгож харлаа. Тэгсэн чинь аав ээж хоёр маань бас ороод ирлээ. Миний бие их муу байгаа бол та. Хүмүүс шивнэлдэж ирээд ээж минь ойлоод байх юм. 3 хоногийн дараа би арай хийж үндийлөө. Эргэн тойрноо харсан чинь миний хажуугийн орон дээр нэг залуу хэвтэж байна. Тэгтэл тэрнтэй хамт бас нэг хүн хэвтэж байлаа. Би түүнийг сахиж байгаа хүн юм байна гэж бодлоо. Тэгээд жаахан байцсан ч угаад хардлаа. Нөгөө залуугийн дээрээс нөгөө хүн тонгойчгсан харж байна. Их муухай хороо гартай. Нүдэнд хөтөн хүн юм аа. Тэр хүн удаан харж байснаа буцаад хэвдлээ. Тэгснэ дахиад өндөгөөд нөгөө залуу руу хараад эхэлсэн. Маягтай зөндөө хотлаа. Би гайхаад л хараад байсан. Тэгсэн чинь шөнийн 12 цагийн тарины дараа нөгөө залуу чинь үндийн сууж байснаа гинт орон дээр унчихлаа. Тэгтэл яг энэ үед нөгөө муухай хүн чинь
Ханцууга шамлаад залуугийн цээжин дээр гарч суугаад багал зуурдаад эхэлсэн. Би бас чадахгүй болохоор сүвлэгчийг дуудаад ориллоо. Хүн ирдэггүй. Ядч байхад миний хоолойж олигтой гардаггүй. Нөгөө залууч нь татвалзаад царай нөхрөөд амар болчихсон. Харин нөгөө багал зуурдаад байсан нөхөр бүр цээжин дээр нь үсчээд байдгаар нь багал зуурдаад байгаа юм. Би ч арай гэж та боловч яагаад байгаа юм бэ гэж орилсон. Тэгтэл совилогч гүйж орж ирээд нөгөө залуу харснаа. Эмчээ та наашраарай гэд гараад гүйсэн. Яг энэ үед нөгөө муухай хүний хоёр гар богоогоо хүртэл нийл цус олчихсон. Өрөөнд дотор гүгээд юмд цусаа нилээд яваад байсан. Би ястаа хөвтлээ хайсан да. Эмч нар орж ирэн нөгөө залуу үзнээ ортойн түрээд аваад явчихлаа. Харин нөгөө муухай хүн ч бас дагаад явчихсан. Тэгэхээр нь би өрөөнд үлдсэн жижүүрийн совилогчид тэр гарын цус олчихсан хүн саяын залууг багал зурдаад амар юм боллоо гэсэн чинь намайг огт тоогоогүй. Би 7 хоногийн дараа энгийн дасагч шилжлээ. 3-4 хүнтэй энгийн өрөө байлаа. Бүгдээрээ л орондоо хэвдэж байх юм. Харин цонхны наад талын өвгөний орон дээр нэг нас тавтар авгаа сууж байлаа. Хүмүүс орж ирээд л нөгөө хүн суугаад л байлаа. Намайг тэр авгаа руу харахаар л тэр хүн над руу хараад байх юм. Тэгснээ орой болох үед над руу хойртон ирснээ. Маргааш би тэр хүнийг эндээс явахаар би байранд очино гэж хэлснээ буцаад суучихсан. Би жаахан гайхаад намайг үдсэн эмчид хэлвэл сайхан амраа тийм байхгүй ямар ч хүн байхгүй байх гэж явчихсан. Тэгтэл ч маргааш нь нөгөө өвгөн мэс заслаа даалгүй нас орчихсан. Харин нөгөө сууж байсан авгаа нь тэр өвөөгөө яг нас бармагц гинт замхраад алга болчихсон. Би эмнэлэгт 20 хоноод гарлаа. Гадаа ямар сайхан юм бэ. 100 цаг болж байгаа болоод ч тэрөө сэтгэл сэргмээр сайхан байна. Гэртээ 3 хоног хөвтөөд байрныхан бодуулын снукер билард руу орлоо. Тэнд орой болтол тоглоод гарах гэж байтал тэнд байсан нэг өвгнийг тасгаар царайтай нэг хүүхэн яахын зургу уртооцроор оосорлоод боогод унгаачих юм. Өвгний ам амраас цус олгоод пит хийгээд л явчихсан. Би хөвтлээ хайсан. Хүмүүс өвгөн дээр овоороод бөө юм боллоо. Тэгсэн чинь нөгөө хүүхэн өвгнийг хүзүүгээр нь хоосорлоод чирчгсэн гараад явж байна. Би ч тэр хүүхэн өвгнийг чирээд явчихлаа гэд орилсон чинь хүмүүс над руу амар харсан. Тэгтэл нөгөө өвгөн газар хэвдэж байсан. Маргааш нь байрны нэг эмээ хөөрхий шийдэр өвгөн өчигдөр орой цус харвчихсан байна. Бараг нас барсан юм байхаа гэсэн. Надад үнэхээр амар санагдаж байна. Би ер нь юу хараад байгаа юм бол зүгээр болох болов. Ээжд хэлсэн чинь тоохгүй байна. 2009 оны 6 дугаар сарын 14-ний өдөр. Өчигдөр шөнө намайг унтж байсан чинь цонхны цаана том хаалт шиг юм цүүгчихсэн байсан. Би гайхаад очиод харсан чинь дээшээ авираад явчихлаа. Юу юм бол? Их л том амьтан байсан да. 2009 оны 6 дугаар сарын 15. Өнөөдөр манай дээдлийн айлд амар муухай орилон чарлаан боллоо. Би гүүгээд гартал манай дээд талын айлын төмөн астгууг нэг хүн чирээд шатаар буугаад ирлээ. Шат нэл цус улчихсан. Төмөн астгуу над руу сарваагаад өөлөд орилоод байх юм. Ямар амар юм бэ? Авгаан шатаар дээшээ өгсөд нөхрөө тоохгүй цусны дээгүүр гიშгэд явчихлаа. 2009 оны 6 дугаар сарын 16. Өчигдөр шөнө би шүд маань бүгдээр унаад бойлаараа түүхийн мах идэж байна гэж зүтлээ. Аим шигтэй муухай зүд. Өглөө нүл хүйс олчихсан сэрсэн. Усанд орж сэрэгчгээд нойлын толинд өөрийгөө харахад миний аманд шүд байгаа харагдахгүйсэн. Би айгаад игчд юу зүүдэлсэн талаараа хэлээд одоо толинд харахаар би шүдгүй харагдаад байна гэд хэлтэл балаарайд бай. Зүгээр л уншдгээд халгаахгүй байна. 2009 оны 6 дугаар сарын 18.
унтахаас айж байна. Бас сэрүүн байхаас ч айж байна. Нар жаргахаар манай байрны тоглоомын талбай дээр биеийнхээ доод хэсгээр нүүл цус олчихсан нүцгэн эмэгтэй хүн гүүгээд байгаа юм. Ийш тийшээ гүүгээд л орилоод байгаа юм шиг. Гэхдээ орилж байгаа нь огт сонсогдохгүй. Тэгээд хэсэг гүйж угаад намайг цонхоор харж байгааг анзаарсан болтой. Над руу хараад энийг зогсож байна. Гэхдээ инээж байгаа нь надад бол сонсогд. Тэгээд өглөө гэхэд алга болж байна. Дөөний тэмдэглэл ингээд дууссан байгаа бөгөөд Тэрбээр 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийгөө боомлж амиа хорлсон байна. Хэрв тэр залуу үнэхээр харсан зүйлээ бич тэмдэглэсэн бол харамсалтай л зүйл болж. Гэвч осол аварын улмаас тархинтай гэмтэл аваад хийм хардаг болсон байж ч болох. Гэхдээ л түүний тэмдэглэлд нэр дүрдэгдсэн тэдгээр хүмүүс үнэхээр насварсан болохыг эгч нь батлан хэлсэн юм. Харин тоглоомын талбай дээр нүцгэн харагдсан тэрхүү эмэгтэйгийн тухайд 2009 оны 1 сард уг тоглоомын талбай дээр 3 залууд нэг эмэгтэй хүчин төлж нас орсон байна. Тэрхүү эмэгтэй сүнс вэж магадгүй гэж эгч нь таамаглаж байгаа ажээ.